Тэрбмод үндэсний хөтөлбөрийн хүрээнд Өвсгөл аймагт мод тарих ургуулах чадварыг бэхжүүлэх зохион байгуулалт, мэрэгжил арга зүйн удирдлагаар хангах олон нийтэд экологийн боловсрол олгох, үр тарьж суулгацын нөөцийг бүрдүүлэх зорилгоор 2021-с 2030 онд 20 сая мод тарьж ургуулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ жил 2 сая гаруй мод тарьж ургуулахаар хаврын цэник усалгаа, арчилгаа тортлогоо хийж модоо тарьж эхэлсэн байна. Бүгд найрамд Монгол Ард улсын Баатар даваад оржийн нэрмжит Хилийн цэргийн тэг 257 дугаар ангийн хамт олон Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбмод үндэсний хөдөлгөөнд нэгдэж 2023 онд Мөрөн хотын нисэх буудлын урд хилчин төгөл байгуулсан. Хилчин төгөлд жил бүр 700-аас 800 ширхэг модыг нэмж тарьж хилчтийн болон Мөрөн хотын иргэдийн амарч зугаалж чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар болохыг зорьж байгаа юм а. Энэ хавар 4 төрлийн 950 ширхэг мод бутыг тарилаа. За бүгд найрамд Монгол Ард улсын Баатар даваад оржин нэрмжит Хилийн цэргийн тэг 257 дугаар хамт олон Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөтөлбөр төслийн хүрээнд хилчин төгөлд мод тарих үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулж байна. Тус ангийн хилчид энэ хүү хилчин төгөлийг анх 2023 онд байгуулсан. Тэр цагаас хойш жил бүр 600-аас 700 ширхэг одоо модыг тарьж ирсэн. За энэ жилийн хувьд бол 950 ширхэг модыг тарихаар суулгацыг үргэлжлүүлж өнөөдөр одоо энэ мод тарих үйл ажиллагаагаа явуулж байна. Хилийн цэргийн тэг 257 дугаар ангийн хамт олон цаашид тус газар тарьсан мод бутыг арчиж тордон ургуулахын зэрэгцээ гэрэлтүүлэг, сандал, сүйдрвч зэрэг догчлолтын ажлыг хийхээр төлөвлөж байгаамаа. Хөвсгөл аймгийн 23 сум нэг досгонд өнгөрсөн жил 2,693,897 мод тарихаараа төлөвлөснөөс 420,821 мод тарьжээ. Хамгийн гол нь ойжуулалт хүн сэргээлтийн чиглэлээр тарьсан мод бутыг арчлан тордож ургуулахад онцгой анхаарал хандуулж байгаамаа.